За өглөөний мэнд ажилдаа гарах гэж байна. Амралтын өдрүүдээр таракан дээр юу хийсэн бичлэгээ одоо ингээ өргөжлүүлээд оруулчихъя. Ачааны хувьд ярих юм бол эндээс нэг цаг орчим яваад хийж байгаа аавна. Тэгээд явах газар нь нэг 600 орчим майл, за 900 орчим километр. Айва, Небраска мужийн залгаа руу явна. Өчигдрийг бодвол жоохон сэрүүхэн байна. Нэг стартраас солилцсон учраас одоо ч сайхан асна гэдэгт итгэлтэй байна. Ингээд бичлэг рүүгээ тавтаа морил. За хуучин нөгөө религ нь хаваад шинийг нь солиод тавьчихлаа. Ийм 3 болттой байгаад байгаа байхгүй. 2 болт нь авсан. Дээдлийнх нь болтыг тайлж чаддгүй. Карлана авт юм болоо. Энийг дэлгүүр дээр ирсэн байна. Ийм олцтой тусаад бүр орцоо хэрэгтэй байна. Яг ингээд тааруулчих гэхээр толгой нь алдагдчих гээд байгаа учраас яг ийм тусцаа хэрэгтэй байна. 8.5 гэх юм уу? Ийм хэмжээтэй. Тэгээд half inch оролттой гэдэг юм байна. Одоо эндээс цахилгааны тейп аваад тэгээ боллоо. За болчлоо. Стартера солиод тавьчлаа. Дээдлийнх нь тэр реле гэдэг тэрийг солиод тавьчлаа. Энэ нөгөө дээдлийн гэрэл лампыг солиод тавьсан ч гэсэн ажиллахгүй байсан. Утсан тасарсан байсан байна. Тэрийг нь ажилуулчлаа. Тэгээ одоо хуучин энэ байна. Энд ихт ажиллаж байгаа шүү дээ. Энийг түр байлгачлаа. Тэгээд нэгд өдрийн өглөө ажилдаа гарна. Эргээд уулзъя. Түр бай. Сувг дээр subscribe хийгээрэй. Бичлэг таалагдж байгаа бол лайк дараарай. I'm going to be checking in by doors C and D. Those two doors are halfway down this wall right here. Walk in there, show this to the man, and he'll fix you up. When he signs the red stamp, bring it back to me, okay? Okay, thank you. Гурван цаг үлдлээ. Гайгуурт очичнаа.
Түрүүч удаа энэ скейл дээр энэ жин дээр зогсохдоо шүүмжлүүлсэн. 5 милийн хурдтай яваад байна. 3 милийн хурдтай илүү удаа яв. Тэгээ стоп сайн дээр бүтэн зогс. Тэгээд ийшээ байшин руу орохдоо PP гэдэг хамгаалтын хувцснуудаа бүгдийг ам жамаар нүмссэн байх хэрэгтэй гэсэн. За ачаагаа аваад би хэлчлээ. Хөдөлгөөс өмнө хоол идэж. Сүлж байгаа шүл идээд байгаа. Энэ одоо мөөхтэй, дүүбүүтэй шүл. Одоо хөдлөөд явах майл нь 900 орчим. Биш ээ, 9 цаг орчим байна. 560-70 орчим майл байсан. Өнөөдөр 4 сарын 1 нөгөө Америкт суурших туршлагаас гээд групп маань бичлэгүүд маань шинээр орж эхэлж байгаа. 7 хоногтой ерөнхийдөө нэг 2 бичлэг ороод 2-7 хоног тутамдаа нэг лайв хийгээд асуултууд нь хариулаад жоо өөр өгөөжтэй юм болох ухаал гэж найдаж байна. Жоо халуун байна. Хоол халуун байна гэж байна. Гадаа болж байгаа хүүдэн байна. Сайн нааш ирж байгаа чинь цасмаас орж ирлээ шүү дээ. Энэ нэг дүүпүү миний хөргөчөнд бараг 2-7 онсон баха. Миний хөргөчт нь хамгийн бага температур дээр байгаа ч гэсэн цаатлынхаа булан руу очичоороо хөлдөөд идэг байхгүй. Тэгээд хөлдөөд гисээр хагаад өнөөдөр зорж гаргаж хоол ийлээ шүү дээ. За ясаа энэ хаалгараа ороо чек-ин хийч гараад ирлээ. Миний тараг тэр зогсож. Гэтэ энэ газар чинь нөгөө буулгадаг газар нь бол өөр газар байдаг байхгүй. Миний ачааг буулгах 2 хүн тийшээ цайндаа орохгүй явчихна. 11:30-аас ирнэ. 30 минутын дараа. Би одоо энэ таракийг дагаж яваад тэр цаатын зам дээр очиж зүүн үргээд ахиж зүүн үргээд нэг газар очиж зогсноо. Тэгээ тэр газартаа очичоод нөгөө страпнуудаа сурлаад буулгахтаа бэлдээд хүлээгээ суучих гинэ.
Next load. Iowa, Nebraska-гийн хил рүү 1700-аар явна. 570 майл. Жохоо оройтчлаа. Одоо энэ чи 3 цаг болж байна. Бишиг явхад чи 9 цаг явдаг штэ. Би ч олон явж байгаа дөө тэгээд. Энэ дац болж хурдаач нь. Тэгээ зааж одоо 3 цаг гэхэр чинь за нэг цаг дотор 2 трак хүлээж ин тэгэхээр би нэг цаг 30 минуттай очлаа гэхэд 4 цаг 30 минут. За 5 цаг. Тэгээ 9 цаг явахар чи хэдв. Шиний 2 цаг. Жамдаа зогсохгүй явбал те. За тэгэл юм да. Хөрх энэний ачаа нурцсан шүү дээ. За ахаал эндээс чаавна. Уржигдэр авсан шиг нөгөө Slinky coil авах юм бэлээ. Айгу цөөхөн тараа харагдчих шүү. Нэг тараа, хоёр тараа авч байгаа одоогийн байдлаар. Одоо би жишээ очиод нөгөө жин дээрээ зогсон шүү дээ дөрүүлээд. Тараа 33,000 паунд. Тэгэхэд энэ таракны жин 29,700 гэж. Задгаа болохоор бараг 3,400 орчим паундын хөнгөн байгаа байхгүй. Тэгэд энэ ширгүүл нь full aluminium. Full aluminium 48 фит урттай. 3,000 паундын хөнгөнч бас мэдэгдэн штэ. За дуслаа. Энэ манай тэр нэг компанид ажилладаг. Сайхан тарак байна. Таван гуравтай тэрлэж шүү дээ. Чин доошоо гомжтсан байдаг лөө. Энд айгу гоё юу байсан ш. Ингээд нөгөө одоо энэ доор нь тавьдаг моднуудаа тавих газар олддог байхгүй юм ширгүүл чинь. Тэгэхээр ер нь бол энэ төмөр чинь одоо энэ доотлогын төмөр нь
энэ дэшийг ингээ шууд холбогдсон гурвалжсан байдаг байхгүй. Тэгээ заримдаа мод зодонд багтахгүй янз бүр болоод тэгсэн чинь энийг болохоор эндээс нь салгаад өөр төмөр холбоод ийм дөрвөлжлээ хийцээ байхгүй. Тэгээ одоо энэ ч нэ бүх модуудаа ичж болно гэсэн. Гоё хийсэн шүү дээ. Энэ бол айгүй гоё хэрэгтэй. Энийг үзүүлэх үү? Гоё шаттай юм байна. Хойно toolbox-ын оронд ийм шилжиж байгаа гэсэн. Цоо шинээр янзын гоё шүү дээ. Ямар ч зэв байхгүй цоо шинэ гинжнэттэй. Экстра хит байгаа. 4 инч страптай 2. Тэгээ энэ юу яа? Энэ банч юм шиг. Ирсэн юм шиг. Энд нь юу гэж? Хүмүүс энэ дээр нь тарпа тавиад өгдөө. За байд юм уу? Энэ ууттай нь цоошин таархнууд гинэ. Энэ чиргүүлийн эзэн нь дахиад нэг өөр юм чиргүүлээд дээ. Тэрэндээ зориулж шин таарханд авсан юм байна. Тэгэхээр одоо манай хүнд болохоор 1 2 3 4 энэ доор дахиад нэг байсан. 5 6 тархтал явж байгаа юм байна да. Энэ чиргүүлний энэ завсар зайнууд нь болохоор нэг юм углаад оруулцдаг нэг юм байдیں۔ Ийм хавтгай юм. Угалж оруулаад тэндээс нь гинжээ бэхэлдэг тийм юм. Тэгж ашигладаг гинэ. Энэ хажууд нь болохоор миний нөгөө хуучин чиргүүл одоо энэ чиргүүл мэргүүлээс өөр гоцтой. Тэгээ энэ дээр ингэж тарпа тавьчаад банжгаа ингэж бэхлэхэд айгүй амар байдیں۔ Гинэ. За манай одоо энэ дээр тарпа тавих нь байна. Би хөдлөлөө. За бай. Okay, I'm gonna need you. За дараагийн ачаага авахгүй явж байна. Амар ядарч байна. Бүр ядархаар юм чирмээргүй санагтаад. Өчигдөр юу болсон бэ гэхээр 730 орчим майл ачаага аваад явах хэрэгтэй байсан шүү дээ. 12 цаг орчим. Тэгээ цагийн зөрүүтэйгээ 1 цаг нэмэгдэн гэсэн үг. Тэгээд өчигдөр чинь би 3 цаг хүртэл яваад өглөө 7 хүртэл унтаад тэгээд сая ачаага өгсөн. Тэгчээд
Аз бол харин энэ дараагийн ачаан жоохон ойрхон байна. Би одоо гэрээсээ нэг 200 орчим майлын зайтай байгаа байхгүй. Тэгээд энэ ачаагаа аваад нэгдхийн өглөө Чикагод буулгана гэрийнхээ ойрхон гэсэн үг. Хоосон явахгүйгээр ямар ч хэлсэн нэг бензиныхаа мөнгийг хийгээд явъя даа л гэж бодоод харсан. Одоо энэ болохоор өө чи ямар амар он том зам бэ? Талаар нь явт юм. Энэ ачаа чинь 625-аар авсан гэсэн. Slinky coil гэсэн. Бишээ. Skidded coil гэсэн нөгөө модон дээр тавьсан койлнууд байдаг шүү дээ. Хэвтэй койлнууд гэсэн. Тийм юм бах юм бэлээ. Замаараа энэ ачаагаа аваад буцах замдаа гэрийнхээ ойрхон зогсоод тосоос өдөлчдөг юм уу гэж бодож байна. Тос, шүүлтүүр бүх юмнууд авцсан байгаа. Айгу ядарч байна. Хоол моол идэг өлсөж байна. Хөвтөх юм бол унтчих гад байна. Тэгээд нэг балаа энийг ууцсан багхгүй. Энэ ч та хэрэггүй маань. Гэсэн доор кофетэйгээ зуралдаа ичсэн дээр юм байна. За тэгээд гясын ачаага авчи да. Арай бэлэн болоогүй 15-20 минут болно гэнэ. Ороод хэлчихсэн юм лээ. Жохон ч гэсэн. Ингээ X-led 2-2 л strap тавьчих гэж бодож байна. Гэтэ заавал энэ дээр юу тавихгүй болохгүй. Улаан хамгаалагч тавихгүй болохгүй. Тэгвэл энэний үзүүрт нь strap маань урагдчих шүү дээ. За ингээл ойрхон юм чинь. Одоо чи ийшээ явдаг зам нь нөгөө нэг гэрлэн тохиолдол замаар явна. Тоормчлог гэсэн үг. Таны гараа ичдэхгүй байлээ. Камера болж байгаа л ихээс. Гачир зогсчоод энэ цаасаа буцаж авч ороод жинхэнэ цаасаа авна гэсэн. Шиг яваад. За одоо миний энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсээс би нэг юм хүсье заа. Та нар ингээд амар ядарсан үедээ унтахаас өөрөө хөвчөө яаж нөхдөг вэ гэдгийг комментээр бичээрэй заа. За ирч хүчээ нөхдөг вэ гэж асуух нь бас буруу юм а тий. Мэдээж ирч хүчээ нөхөй гэвэл амтаж амарч л таарна. За яаж аргалж явдаг вэ гэж асуувал арай болох юм тий. Би бол одоо кофегоор аргалж явах шиг тий. Зарим хүмүүс energy drink уудаг. Надад бол energy drink зөхгүй юм байна. Сээж дэлсээ, зүрх дэлсээд ингээд
гүйж байгаад ирсэн юм шиг болоод тийм шүү дээ. Цаасаа авчлаа. 0 руу чи ороодох юм 0 ч хаана байна гэсэн чинь. Дотор 0 байхгүй. Гадаа нөгөө нэг эко 0 байгаа. Тийшээ хүснээр ороо гэж. Би нэг юу сонсчихсон шүү дээ. Одоо ингээд яг үнэ хэсгийг мэдэхгүй. Иймэрхүү ачаа өгж байгаа авж байгаа газрууд нөгөө одоо зарим газар чинь бүр ингээд нэг юм амар зай багтаа байдаг байхгүй. Тэгэхээр энэ ачаа өгж байгаа авж байгаа энэ газар warehouse анхнаасаа барихтаа тэрийг тооцоолж заавал ирэх зайтай тэгээд 0 мол юм бэлдэж өгч явах хэрэгтэй гэдэг тийм хууль дүрэн байдаг гэж сонсчихсан. Үний хэсгийг мэдэхгүй юм. Хадаа сайхан биш үү? Би ч юусоо тэгэж хэрүүл тэмцэл хилээ хийж байгаагүй л дээ. Нөл наана. Ойн шүү дээ. За одоо ингээ гэрлүүгээ 4 цаг. Замаараа тосоо солилцмаар байна. Тосоо солилцохоор очор нь яад юм байгаа тэг нэг 2-3 цаг болох болов. Тэгэл өнөөдөр ямар ч оройдол гэртээ харъя да. За тосоо солиулна. Тос фильтр юмнуудаа гаргаад өгчлээ. За тосоо солиулчлаа. Одоо эндээс гэрлүүгээ цаг 11 минут. Харагдахгүй. Фокус нь тарахгүй нэ. За тэгээд эндээс юугаа хийж аваад бензин хийж аваад нэгтгэд гарахад бэлэн. Тэг гэрлүүгээ харж амрая да. За явсаар яартан дээр ирлээ. Гэртээ хайцаахан амрая да. Бичлэгээ ингээд дуусгая. 7 хоногтой минь хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Дараа 7 хоногийн эргээд уулзъя. Түр бай. Хайр сайхан унтъя да.